сонсогч нар спортын тайлбарлагч Хаш Эрдэнэ таныг студид урьж байна. Сайн байна та. Өглөөний та чихвчээ зүгээд тэгээд өөртөө микрофоноо ортууллаад тэгээд тухтаа суугаарай. За өглөөний мэнд тэгээд шууд явж гин тэгээд танд одоо ер нь өглөөг яаж эхлүүлв тэгээд яаж чих хэрв зам хэрв байна. Зам нэлээд бас төгжээтэй сайхан ачгаас өөтөө өдөр байна. Та ингээд зүгээр ингээд тогтоочгоо наа чинь болох юм. Наа чинь ингээд давах гэж байна тий. За танд тухтай байна уу? Тухтай байна. За зам төвчрэлтэй байна. Ер нь яаж чинь зам ер нь ямар байна? Гадаа ер нь хэрэг үтэн байна. Ер нь танд яаж чинь? За гадаач бас ер нь эдрээс нэлээд хүүтэнд ачаасан сайхан л өдөр байна. За өнөөдрийн хувьд болохоор бас тантай нэлээд гоё таны ажил мэргэжилтэй холбоотой бас нэлээд ярилцъя гэж бодож байгаа. Тэгээд бас та бас өөрийгөө товчхон биднэрт үзэгчтэй танилцуулаад өгөөч. За би өөрийгөө танилцуулъя. Намайг Бямбазрын Хаш Эрдэнэ гэдэг. 1999 онд төрсэн. Энэ жил одоо 26 27 нас хүрч байгаа юм залуу хүн байна. За он жоб биш үү? Яг идэх хэрэг санах байна. Тий, тулаад хүмүүс сууж байгаа юм байна. Тий. За тэгээд энэ зуны наадмын бүхий тайлбаруудаас бол одоо үзэгчдээс бол маш олон эерэг сэтгэлдлийг бол ирсэн гэсэн. За тэгээд та өөрөө энэ хүлээлтийг одоо хэрхэн хүлээж авсан бэ? Тий, ажиллаж байхад бол яг тэ нөгөө Монгол Эрдэнэ телевизээс холбогдоод тэгээ ажилласан. Тэгээ дууны найруулагч, дээрэс нь тайлбарлагч Наранбаяртай хамт ажилласан. Тэгээд яг би бол нөгөө ажил олгогчтой нийцээл ер нь яг өгсөн санал зөвлөмжийн дагуу ажилласан. Тэгээд эргээд яг оройн ингээ харсан чи арай нэлээд олон хүмүүс. Тэгж хүрнэ гэж бас бодоагүй юм уу? Анх удаага бүхний төлбөрт сууж ажиллаж үзсэн. Дээрээс нь ч бас төр төсний том баяр. Тэгээ би нөгөө уурхаа дээр ажиллаж ирсэн. Тэгээ ажиллаж байгаад ирсэн болохоор бас жоохон бэлтгэл дутуу өөртөө ер нь жоохон айцтай, жоохон имижл байсан. Тэгээд орсны том юмны ард гарсан дахь баяртай. Бас миний хувьд бол 2025 оны бас нэлээд том ажлуудын нэг байсан. Тэгээд бас энэ боломжийг олгосон Монгол Эрдэнэ телевизийн хамт олон бас баярлаа гэдгээ энэгээр дамжуулаад хэлмэрсэн гэж байна. Бас таныг бас үед амьдсан ер нь тайлбарлагч чанарвааны дүү гэж сонссон. Тэгээ та ер нь хэр ойроос бас ажлыг нь харж өссөн бэ? Тий одоо манай буурал ээж маань төрсөн дүү. Одоо аав маань ээжийн дүү гэсэн үг. Тэгээ би нөгөө аав маань ээж аав хоёр болохоор намайг төрхөөс өмнө бурхан болчихсон. Тэгээд аавынхаа ээж аавыг бол харж байгаагүй. Харин талигчхийн маань хувьд бол 2007 онд бурхан болсон гэхээр би одоо нөгөө багадаа ер нь бол аав маань их хүндэлж бэлгшээдэг тийм хүн байсан. Одоо ялчгүй манай удмаас ер нь тодорч гарч ирсэн алдартай олонний танил хүн. Дээрээс нь Монгол Улсын гавь тамирчин, сан бүхий дэлхийн аварга, Монголын одоо бүхий спортын анхны дэлхийн аварга хүн гэдэг утгаараа нэлээд алдартай тийм хүн байсан. Тэгээд аав маань 1973 онд төрсөн байдаг байхгүй хуржилтэй. Тэгээд 73 онд талигч ах маань дэлхийн аварга болж байсан юм байлээ. Тэгээд тэр ч утгаараа аав маань бас нэлээд бэлгшээдэг. Тэгээд гэр нь 11 дүр оролт байдаг байсан. Тэгээд аав ер нь очиж нөгөө сайхан яриаг өөрөг нь сонсох дуртай нэлээд тэгж хүндэлж харьцан хайрладаг байсан болохоор ер нь их дагуулж очдог байсан. Тэгээд тухайн үед болохоор миний одоо мэдж байгаа юм хамгийн сайн сандаг юм юу гэвэл суумо бүх тайлбарладаг. Тэгээд суумогийн бошооч нэг 15 цагаас 17 цагийн хооронд үргэлжлээд тэгээ ажилласаа дуусаад нэг гэртээ нэг 18 цаг орчмын үед ирдэг. Тэгэхээр аав ээж бид гурав тухайд бол манай дүү төрөг байсан. Тэгээ бид гурав ч нөгөө одоо нэг хүүхэдтэй тийм одоо залуу улсуудын л гэр бүлийн тийм одоо гадуур дотор явдаг тийм амьдралын юм аяг байсан юм шиг байгаа. Миний одоо бодож байгаагаар бол яг эрт нь очихоор нөгөө зурагтан дотор ярьж исэн хүн чинь яг хажууд ингээ хурж ирээд хоолой нь хүмүүнээд тийм ер нь гэрээр нь хүмүүс их орж гардаг тийм л хүн байсан санагдтыг. Тэгээ одоо ээж маань ярьдیں۔ 2007 онд Илгэний орт авдраар хорвогийн мөхсийг үзүүлсэн л те талигч маань. Тэгээд 2007 онд ер нь би энэ нилээд одоо муудчихсан. Ер нь орт авдраас сүүлийн үе шатруугаа шилжчихсэн байх үедээ бас өөрийнхөө үндсэн ажиллаа хийгээд 7 сарын 11 12-ны 2 өдөр яг наадмаа тайлбарлаад тэгээд тэрнээс нэг төд бодлогоор хорвогийн мөхсийг үзүүлсэн юм хүн. Тэгээд бас одоо бодоход их хариуцлагатай хүн байж те. Эцсийн амьсгалаа ураад л ер нь бас нэг олон хүмүүндээ хийх хүрхий гэсэн юмаа хүргэж чаддаг тийм хүн байсан болов уу гэж хараад байгаа. Тэгээд би ч одоо тэр үчиг нэг 8 7 8 настай 9 настай хүүхдээ яг нарийн ширээ юм нь бол сайн ойлгохгүй. Гэхдээ одоо ингээд ер нь бодоод
Тэгээ өмнөхөө ингээ эргцүүлээд бодоод тахаар ер нь бол одоо тэр сум өвхийг их одоо жоох хөвгт ч гэсэн их ойлгомжтойгоор тайлбарладаг байсан юм байна. Би ч нөгөө багада ер нь маань ч юм хүм бүх үздэг байсан баг. Тэгээд давгдарж аврагч тэр үед нөгөө унах нь амар цөөхөн. Тийм шүү дээ. Маш ховор. Тэгээ унахаар ингээд нөгөө 2004-5 онд би сайн санааддаг байхгүй. Ерөөсөө ундгүй юм чи нэг унчаар ингээд уйлал. Монголын нэг том хүн ялагчлаа гэл нэг тиймэрхүү л өнгөстэй үздэг. Тэгээд бүхний тайлбар дээр ч гэсэн одоо алдарт тархаа авраг өсгөр сүхбат аврагуудын барилдааныг тайлбарладаг. Тэгээ одоо өсгөр авраг сүхбат авраг хоёрын барилдаан ч бол нөгөө алдартай дэлхийн Давид Голиатын түүх байгаа шүү дээ. Одоо нэг нь ингээд гайхалтай өгөгдөлтэй мөндөр материалтай том хүн, нөгөөх нь болохоор ингээд одоо нуруу намтай ер нь биологийн өгөгдлүүд нь бол их одоо дутуу хүн ч гэсэн тэгээд хоорондоо тэмцэлдээд одоо миний санаж байгаагаар бол голцоо ерөн сүхбат авраг хаяаддаг байсан. Тэгэл ер нь сүхбат авраг их агуу бүх юм байна да гэж тэр үедээ боддог. Бас тэр тайлбарыг ингэж хүнд хүргэж бас тухайн үеийн одоо сумо бүх үндэсний бүхийг олон хүмүүст хүргэдэг байсан. Тэр үеийнх нь бүх нь өөрөөс их гоё байсан учраас хүмүүсийг үздэг байсан байх гэж боддог. Тэгээ бас ер нь энэ спортын тайлбар руу орсон шалтгаан маань ч гэсэн бас нэг бас нэг удмын хүн байгаа болохоор тэгээд энэ замыг сонгосон доо. Одоо ахыхаа тайлбарлах арга барилаас одоо өвлөн авсан зүйл ер нь танд байна уу? Тэ одоо юу гэдэг өөрийн гэсэн өнгө айсыг бий болгохоор ч юм уу те та ер нь тэнцээс үлгэр хийх авч байна. Тий тэгэлгүй яг үлгэр аавн өөрийнх нь одоо битсэг дурсамж ном нь байдаг. Номын уншин. Тэгээд яг одоо би чинь нэг 2022 оны 3-4 сараас эхлээд тайлбарсан гэдгээр чи одоо 4 дахь жил рүүгээ орох гэж байна. Тэгээд хамгийн гол авсан юм маань гэх юм бол одоо ер нь тайлбарлагч хүнд байх хэвээр хамгийн ихний одоо зөв бөгөө сайн шин чанар бол одоо аль нэг талд ордог байх хэвээр. Миний бодлоор. Тайлбар ямар ч үеж болно, муухай ч үеж болно, гоё ч үеж болно, гадаад хэл дээр ч тайлбарлаж болно. Орчин үеийн одоо гоё трендүүдийг суулгаад янз бүрээр тайлбарлаж болно шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь одоо чи тэр хоорондоо өрсөлдөж байгаа гэхэд тайлбарлагч хүн одоо тэр неутрал голын одоо орон зайдал байх хэвээр. Чи ч гэсэн одоо маш өндөр хэмжээний бэлтгэл хийсэн тамирчин байж болно. Би бас хүнд юм туулаад гараад ирсэн тамирчин байж болно. Тэгэнгүүт ингээд аль нэг талд нь орохгүйгээр тайлбарлана гэдэг л өөрөө. Ер нь бол хамгийн одоо том өвн нэрсэн өв юм болов уу гэж боддог. Одоо сумо бүхэд ингээд Монгол бүх Япон бүх хоёр хоорондоо барилж чахт Япон бүх Монгол бүхийг ялах юм бол тэр мундаг Япон бүх ингээд гоё юм их хийлээ гэд. Ингээд л яг адилхан одоо их ер нь хантай одоо ер нь англиар бол neutral гэдэг байгаа шүү дээ. Би одоо дундыг барьс их сайхан тайлбар хийдэг байсан юм болов. Тэгээд өөрийнх нь нөгөө бас одоо тамирчны замнал дээрээс нь дасгалжуулагчийн замнал ч одоо амьдралынхаа бараг 30-40 жилийг зөвхөн бүхтэй холбоотойгоор өнгөрүүлсэн. Ийм хүн болохоор тухайны одоо мэдрэмж, ур чадвар тэгээ өөрөө бас одоо мянга сайхан мэдрээд гоё барилдааныг мэддэг, ойлгодог байлаа гэдэг нөгөө хүнд хүргэж чадахгүй байвал тэр чинь бас нэг талаараа асуудалтай болж шүү дээ. Тэгэхээр одоо хүнд их юмаа сайн хүргэж чаддаг хүн байсан юм болов уу гэж боддог. Одоо ойрхон тайлбарлах одоо юу гэдгийг одоо чинь цагаан сараар байгаа. Тий. Одоо хизээ хөтлөх чинь. Тайлбарлах юм уу? Тий. Үндэсний бүхний тайлбар бол одоо яг мэдэхгүй байна. Яг одоо 5 юу яг тодорхой юм бол байхгүй байна. Одоо ингээд тайлбарлаж байхад ер нь хамгийн том сайхан сэтгэлдлийг авч исэн сэтгэлдлүүдээс хуваалцвал сэтгэлдлүүдээс сэтгэлд хүрсэн. Би бас нөгөө хаана ямар тайлбар хийдгийг бас хэлэх хэрэгтэй баг. Тэгвэл нөгөө хүмүүс маань энэ хаанаас ямар хүн гараад ирв гэдэг гайхаад иж магадгүй. Монгол хэл телевиз дээр бол яг өнгөрсөн наадмаар нөгөө одоо холбогдоод гэрээний дагуу ажилласан. Яг үндсэн тайлбар хийдэг ажил маань болохоор одоо манай Монгол улсад байгаа цорын гац гэж хэлж болох спортын төрөлсөн телевиз, Premier Sports Network телевиз дээр тайлбарлагчаар ажилладаг. Одоо бол холимогтлон болон хөлбөмбөгийн тайлбарлагчаар давхар ажиллаж байгаа. Тэгээд яг гоё одоо яг асуулт нь юу лээ? За ер нь бол зөвхөн ойрхон хизээ одоо тайлбарлах одоо томоохон зүйлсүүд товлогдсон байгаа. Энэ дараагийнх нь. Тэгээ энэ дараагийнх нь тий. Юу гоё санагдсан мөчгээд гэсэн шүү дээ. Тий. Гоё санагдсан сэтгэл гэсэн. Тий. Танд одоо яг орж ирсэн сэтгэлээс нь. Яг бас тайлбарлаад нэг хүнд хүрдгүүлсэн юм шиг байна. Хүмүүс яг үзэх нөгөө анх бол тулааны спортын тайлбарлагч байсан. Холбогдлоор одоо ч гэсэн ажиллаа хийж байгаа. Тэгээд планы спорт тайлбарлаж байхдаа байрны гадаа машинаас зогсоолт тавьчаад эргээд алхаад орж исэн чинь нэг манай орцны 9 илүү 10 давхарт бай 9 давхарт байдаг ах бах. Одоо манай аавас ер нь ахмад хүн байлээ нэг 60 орчим насны ах хөө намайг хүү миний дүү зогсчихъя гэд. За. Тэгээ гайхаад эргэж хараад яасан байхаа гэдгсэн чинь ингээд миний дүү энэ нөгөө зодон л гэж ярина шүү дээ. Тулааны спортч. Зодон телевизээр тайлбарладаг хүүхд мөн үгээд. Тэгээ тэр үуч юм бас ингээд амар гойснагч байгаа юм чи би нэг жил ирээдээ тайлбарлалцсан. Тэгсээр нь л яг нөгөө хүмүүст мэдэгддэг. Манай эргэн тойрныхан ойр тойрны хүрээлэл найз нөхөд хамаатан садан яг жинхэнэ спортын нөгөө энтузиаст гэдэг байгаа. Яг тэр сонирхогчд маань мэдээд байгаа хэрнэ. Зөвхөн энгийн нэг юм одоо гудам таарсан. Одоо орцны маань ах ингээд
Хөө миний дүү мөн ингээд би чамаа ингээд үздэг штэ их нэртэйг ингээд тулаан үздгээгээд. Тэгээд хэлжсэн баг. Тэр л ер нь хамгийн анхны одоо маш гоё сэтгэл төрүүлж исэн ингээд би ч бас нэрээ нэг намайг хүн үздэг юм байна. Гэт би илүү хариуцлагатай байх ёстой юм байна. Тэгээ гэртээ ороод л ээжтэй ингээд ээж хүн од болчихжээ гэл. Тэгэл орж исэн да тоглоомор нэг тийм яг хамгийн анхны гоё сэтгэл төрүүлсэн гэвэл тэр байна. Аха. Одоо ингээд би сая сонслоо л да одоо ингээд хөл бөмбөг, тулаан, за тэгээ бүх ингээд тайлбарлаж байгаа. Тэгэхээр эндээс одоо миний хувьд бол одоо спортын хувьд бол нэг бүр тийм ойрхон биш тий. Тэгээд тэнгууд одоо зарим нэг одоодыг бол мэдэн шүү дээ тий. Тийм байдаг. Гэтэл одоо зүгээр миний зүгээс ингээ анзаархад бол айгүй хэцүү санагдах байхгүй. Тэр болгон хүний нэр гэж ирлээ. Тэр болгоны одоо гуншин байдаг. Тэгэл тэр болгоныг ингээ. Тэгээд тайлбарлаж байгаа хүн нэлээд мундаг санагддаг. Тэгэд яг энийг яаж одоо ажилдаа хэрэгжүүлдэг юм. Тэр хүмүүсийг яаж ингэж сайн мэддэг болдгийг тий. Энэ одоо яг юунд байдаг юм бэ тий. Тэгэл дур сонирхол хамгийн ихэнд тавигдана. Тэгээ одоо бол ер нь ажил болцсон учраас ер нь бол би өдрийн хоногийн 24 цагаас 8-9 цагт номтлаа гэхэд бусад цагт нь бол голцоо одоо мэдээлэл одоо судалгаагаа л хийдэг гэсэн үг те. Тэгээ яг үүндээ бол чинь дэлхийн спорт болж байгаа шүү хөлбөмбөг холбогдлооны хувьд бол тэнгууд ингээд дэрэгд нууц чадахгүй байна. Тэгэхээр бид интернет орчинд одоо байгаа мэдээллүүд аавна. Яг адилхан одоо цагмарчны хөгжил өнөхөр аимшигтай болчихсон байгаа. Интернет орчин яаж хөгжсөн бэлээ? Чи өдөр яг адилхан сууж байгаа. Чи яг үүндээ надаас илүү мэдээллийг хүртэл олоод авчих боломжтой байхгүй. Тэгэхээр тайлбарлагч хүн цаг одоо ирэх тусмал ер нь өөрийгөө хөгжүүлж шинэ мэдээлэлээс хоцрохгүй байх хэрэгтэй. Өмнөх түүхийг байнга судалдаг байх хэрэгтэй гэх тиймэрхүү ойлголтууд байгаа. Тэгээд миний хувьд бол одоо холимог талааны спортыг анх хүүхэд байхдаа их үздэг байсан. Тэгээ ер нь 10 жилийн хүүхдүүд ч ямар байдаг вүлээ тэгэл сагсанбөг үзэн, хөлбөмбөг үзэн. Манайд бол холимог талааны спорт нэг 2015 онд хуучнаар одоо манай телевизээр Респис гэсэн нэртэй спортын телевиз байгаа анх одоо зөрөгт гээд ах. Тэгээд манай гавь засгалжуулагч тайлбарлагч Төрөө Төгш 2 маань бол анхны спортын тайлбарыг холимог талааны тайлбарыг хийж ирсэн. Тэгээд тэр үед болохоор манайх ч одоо нэгдүгээр хороол руу нүүгээд тэгээд Univision Cable-тэй болж байсан байхгүй. Тэгээд Univision Cable-тэй болоход тухайн үед нөгөө одоо ч гэсэн Univision Cable нөгөө спортын сувгууд нь 600-аас 600 дугаар сер дээр байгаа шүү дээ. Тэгээд тухайн үед бол 601 дээр Fox Sports сувг гардаг байсан. Тэгээд Fox Sports болохоор тухайн үед нөгөө UFC-тэй гэрээтэй. Тэгээд нөгөө шөнө эфир хаагчаар нөгөө өмнөх давталтуудаа телевизээр тавьдаг шүү дээ. Яг тухайн үеийн Fox-ийн нөгөө эфир хаагтахаар дандаа өмнөх үеийн планууд гардаг байсан байхгүй. Тэгээ Монголд анхны тайлбар нь нөгөө Андерсон Силва, Крис Вайден гэдэг хоёр тамирчны план болоод Андерсон Силва, Крис Вайденыг өшгөлөх гэж байгаад хөлөө болчихсон. Тэгэл тэр чинь ингээл бүүм гэл ийм юм байд юм байна. Энэ дүрмтэй зодон гэж байд юм байна. Ямар гоё юм бэ гэх. Тэр үуч би нэг ахлах ангид орж 9 10 дугаар ангид л хөгтөөсөн баг. Тэгээд доо найзууд ганц нэг найз маань ингээд сонирхол ямар гоё юм бэ гэл тэр үуч ингээд шок норж байгаа юм чи яг ийм хараал. Тэгээ ингээд телевизийн шууд дамжуулалтан дээр анхныхын шууд дамжуулалтан дээр дэлхийн хамгийн шилдэг тамирчлагын хөл уурч байгаа байхгүй. Тэгээ тэр чинь ингээд нэг талаас амар гоё нөгөө талаас маш сонирхолтой байгаа. Айгаад байгаа ирнэл сонирхоод байгаа байхгүй. Тэгээ чи юу гэдэм бэ гэл гэртээ интернетээс одоо компьютерийн юм дээр хараад ингээд өмнөх үеийн тулаанчид ийм байд юм байна. Тэгэл ер нь тухайн хүүхдүүд нь бүгд акшн кино их үздэг тиймэрхүү л хүүхдүүд байсан юм чинь тэгэл анх ер нь энэ спортод дурлж ирсэн. Тэгээд 2022 онд би өмнө нэг банкнд хальт ажилладаг байжгаад банкнаас гараад тэгээд тухайд барилдаж ирсэн л да. Одоо ч гэсэн ер нь гинтчээд байгаа болохоос барилдахгүй байна. Оо за. Тэгээд харагдаж байна. Одоо ч бас жоохон арьсчаад байна. Тэгээд нөгөө ер нь барилдах чинь бас ер нь бол яг нэг үгүй хэлэхэд бол хөрөнгө мөнгөний дэмжлэг асуудал хэрэгтэй. Тэгээд өөрөө ер нь бол мөнгө болоод явна гэсэн бодолтой. Тэгээ хажуугаарнаас спорт орхит болчихгүй гэдэг одоо part timer-ийн ажил юу байна гэж харж агаад тэгээд телевизээр зар тавьсан байхыг хараад тэгээд би чадахгүй гэж нилээд эргэлдэж агаад ямар ч гэсэн өөрийнхөө одоо CV материалаа явуулаад шалгуулад тэнцсэн байт. Тэгээд тухайн үед бол одоо Premier Sports сувг телевизийн гадаад харилцааг хариуцж байгаа их баясгалан гэдэг ах байдیں۔ Их баясгалан маань болохоор талааны спортын редактор гэж явж байсан. Тэгээд баясаахтаа шалгуулад баясаах манаас надад итгээд ингээд тайлбар хийх боломжийг олгосон өөрөө бол одоо хүртэл баясаахтаа маш их баярлаж дотроос ингээд тээж явдаг. Тэгээд энэ завшааныг ашиглаад бас баярлснаа хэлчмээр байна. Аа за. Одоо ингээд бүхийг тайлбарлах. За ер нь тайлбарын хувьд бол би ингэж л бодоод байна л да. Эдгээр одоо спортын тайлбар чинь болохоор одоо хөлбөмбөг, тулаан тэгээд бүх. За одоо би болохоор төлхөө одоо цагаансаар болох гэдэг болохоор ч тэр бүхүүлээ асуучмаар санагдаад. Одоо ингээд бүхийн тайлбар хийн гэдэг нь одоо бусад одоо спортын тайлбарыг хийхээс илүү ямар ялгаа байна? Тайлбар бол өөр ингэсэн онцлогтой. Одоо чинь хөлбөмбөгийн тайлбар бол 45 минутаар 2 үе тоглоно.
Тэгээд хөлн бөхчөөр нөгөө зогсолтгүй үргэлжилдэг спорт. Бөмбөг талбайгаас гарсан шууд үргэлжлээд ямар нэг байдлаар эхний шүгэл дуурайд үеийн засварлагын шүгэл хүртэл зогсохгүй явж байгаа шүү дээ. 45 минут. Тулааны спорт болохоор ер нь бол энгийн тулаанууд 5 минутаар 3 үе. Аврагын усны тулаанууд 5 минутаар 5 үе тулдаг 25 минут. Үе дундаа 1 минут амардаг. Тэгээд 5 минут хоёр хүн хоорондоо зогсолтгүйгээр тулдаг шүү дээ. Тэр эрчим нь маш ондоо. Хөлн болохоор 45 минут явчихж байгаа. Тулаан 5 минут 15 минут явлаа дууслаа. Реклам зар зурчилгаа юу гэдэг тэр юмнууд явчихна. Бүхний тайлбар болохоор би одоо хамгийн анх л нодлон наадам дээр суусан шүү дээ. Тэгээд маш урт үргэлжилдэг. Бос тайлбараас ялгаатай нэх юм бол ер нь нилээд их ядархаар тийм одоо төрөл санагдсан. Тэгээд дээрэс нь одоо үндэсний бүх яг улсын баяраар бол 512 бүх заалны барилдаанд 128-аас 256 бүх барилдаж байгаа. Тэгэхээр ер нь тухайн бөхчүүлийг нэгдүгээрт мэддэг байх хэрэгтэй. Хоёрдугаарт одоо гарал одоо аймаг сумыг мэддэг байх хэрэгтэй. Цаашлаад барилдааны мэддэг байх хэрэгтэй. За тэгээд одоо тайлбарлагч үний одоо яг үндэсний бүхний тайлбарын басны онцлог гэх юм бол одоо манайх ч яг сонирхогчийн спорт учраас одоо ер нь нэг бүхийг бол тухайн үед нэг дэмждэг пүүс компаниуд гэж байгаа, спорт хороод гэж байгаа, клубүүд байгаа. Тэр болгоныг бас зарлаж мэддэг байх шаардлагатай. Тэгэхээр бас ер нь нэлээд олон зүйл мэддэг байх хэрэгтэй. Одоо яг бүхий спортыг нэлээд шимтэж одоо үздэг хүмүүс л ер нь бол одоо нэгийн даван сэтгэлээ сүүлийн даваа хүртэл үзэж байгаа шүү дээ. Сүүл яг ерөнхийд нь гүйлгээд харчдаг хүмүүсийн хувьд бол наадмар сар цагаан сар харж тэр нэг шүгээн 4 шүгээн 8-аас эхлээл за одоо нэг 12-ны орой нэг ёс банда наадмаа үзээ та гээл тэнгууд нэг дөрвөн бүх байгаа юм шиг харагдаж байгаа боловч тэнд чинь цааталт нь 512 бүх 512 ар гэр 512 бүхийн одоо хөгжүүн дэмжигчд гэл тэр болгон байгаа. Тэгээ чиний одоо хамгийн сайн дуртай бүхий чинь ингээл нэг хайлт ингээд нэрийн ч мэдэхгүй байгаа гэвэл айгуу тохгүй санагдана шүү дээ тий. Одоо найз чинь барилдаж байгаа чинь ингээд найз чинь ингээл худлаа яриад ах юм бол бас жоохон онцгой санагдана шүү. Тэгэхээр бас үндэсний бүхийн тайлбар бол ер нь маш том өргөн цар хүрээтэй. Тэгээ одоо бол үндэсний бүхийн шоу дамжуулалтыг бол NTV телевиз хариуцаж явж байгаа. NTV телевиз тэр бол Өсгөрөдөө харцаг. Улсын харцаг Өсгөрөдөө тэгээд бүхийн нэрт судлаач Наранбаатар ах нар маань тайлбарлаж байгаа. Тэгээ тэр хоёр хүн бол бас л үнэхээр өөрсдийнхөө цаг нарыг зарцуулаад тайлбарлаад хүмүүсийг үзэх юмтай байлгаж байгаа. Тэр хоёрын тайлбар бол үнэхээр бас гоё байгаа гэж хэлэхэд болно. Тэгээд одоо ер нь нэг гарын 13 тогтхоор цөөхөн тайлбарлагч нар байгаа л да. Үндэсний бүхэд түүхээ ингээд хөөгд бодох юм бол одоо Халигч ах ба Нагваны Ганбаатар тайлбарлагч байна. Одоо алдартай тайлбарлагч одоо тайлбарлахаа уучлал одоо ер нь Монгол улсад байгаа үгэл сайн мэдэхгүй байна. Цогтоотор гэдэг алдартай судлаач тайлбарлагч хүн байсан. Тэгээ цогтоотор тайлбарлагч бол бүр ингээд одоо архивын материал худ судалдаг тийм хүн байсан. Тэгээд цогтоотор тайлбарлагчийн тайлбарыг сонсохоор бол ер нь их чамин юм сонсогддог. Тэгээ одоо Өсгөрөдөө харцгийн тайлбар гэх юм бол ингээд бүгд өөр өөр гэсэн онцлогтой. Одоо өөрөө нөгөө улсын харцаг цолтой дээшээ ер нь улсын баяр наадмаар заан цол цаашлаа түрүү үзүр хүртэл яригдчихсэн сайн бүх тэгээ одоо Орхон баяр арслангийн дасгалжуулагч байхгүй багш нь. Тэгэхээр Орхон баяр арслангийн багш гэдэг утгаар ер нь бол хамгийн шилдэг одоо орчин цагийн дасгалжуулагч нарын нэг. Тэр ч утгаараа ер нь одоо бүхийн барилдаан хоёр хүний хөдөлгөөн одоо юу байдгийг тэгээ өөрөө өндөр зэрэглэлийн тамирчин байсан учраас спортын бас үнд сэн үнэт одоо тэр үнэт зүйл дотоод тэр нарийн нандин зүйлсийг маш их түлхүү гаргаж өгдөг. Наранбаатарын хувьд бол ер нь бол одоо үндэсний спорт үндэсний бүх тэгээд хурдан мөрний уралдаанаар бол ер нь нэвтрхий тойл гэдээ хэлэхэд буруудахгүй те. За тийм шүү. Тий. Одоо ингээ би танаас яг асуухад одоо тайлбарлагч хүн үзэгчдийг одоо нилээл ойр байгаа ах одоо яг мэдж байгаа зүйлээс бол одоо орчин үеийн үзэгч нар маань болохоор ер нь тайлбарлагчаас юу хүсэж хүлээж ийн одоо орчин үеийнх одоо өмнө нь ийм байсан юм байна да. Одоо яг орчин үед энэ хүмүүс ер нь ийм тайлбарлал ер нь онцлог хүсээд идэг тайлбарлагчаасаа. Тайлбарлагчаасаа юу хүсэж байна вэ гэхээр одоо яг орчин цаг чинь бас одоо ер нь цаг үе нэлээд өөрчлөгдөж байгаа яг тийм нэг эдрээтэй цаг үед амьдарч байгаа гэдгээр бид нар бас их онцлогтой болж байна. Жишээ нь одоо хүн болгон л ер нь тийм байгаа бах. Анхаарал төвлөрлийн хугацаа бас нэлээд богинолчлоо. Өмнө нь бол одоо нэгдүгээр үндэсний бүхтэр жишээ авахд бол манай үндэсний одоо ер нь том спорт. Тэгээд үндэсний бүхтээ өрсөлдөх өөр спорт ерөнхийдөө байгаагүй. Үндэсний бүхийн барилдаан гарч ивэл одоо Хөдөө орон нутгаас ч тэр Улаанбаатар хот ч тэр хүн болгон ерөөсөө үндэсний бүхэл үзнэ. Одоо үндэсний бүхийн тайлбар үндэсний бүхийн спортын шууд дамжуулалт гарч илаа. Одоо дэрэгдэн дээдлигийн тоглолт, волейболын дээдлиг, сагсан бүгийн дээдлиг гэл гарлаа. Хүн өөрийнхөө дуртай спортыг сонгоод үзэх маш их боломж шүү дээ. Тэгэнгүүт тэр одоо олон энэ спортын өрсөлдөөнөөс яаж үндэсний бүх рүүгээ хүнээ татах вэ гэдэг ч өөрөө тайлбарлагч хүний хамгийн чухал одоо хийх зүйл болж байгаа.
Тэгээд үзэгчтэй алдмааргүй л байна л да ер нь бол. Тэгээд одоо үндэсний дээдлийн сагсан бүг ямар мундаг байгаа лээ. Тэгээд яг тэр зарчмаар л ингээд өөрчлөлтөө явж байгаа. Тэгээд тайлбарлагч хүнээс ер нь бол гоё тайлбарыг л авсан. Яг ингээд адилхан одоо дүрс байгаа. Яг дээр үе одоо нөгөө радиогийн тайлбар дээр бол ингээд хүн чинь нүдээр харахгүй учраас сонсно. Тэгэхээр ингээд бүх юмыг ингээд одоо нарийн детальчилж тайлбарлаж байгаа байхгүй. Одоо яг ийм их хийлээ. Тэгвэл ингээд чихэн дээр радио барьсан хүн чинь яг ингэч шиг бол одоо ийм хүн байна да гэд ойлгож байгаа. Тэгвэл одоо дүрс нь бүх юм тодорхой байгаа. Тэгээд нэг дүрсийг хоёр өөр янзаар харж болно шүү дээ. Наа чи ийм юм хийгээд энээс болчлоо гэд энээс болоод энэ хүн унлаа. Эсвэл энээс энэ гоё хөдөлгөөн хийгээд энэ хүнд авлаа гэд янз бүрээр тайлбарлаж болох учраас тайлбарлагч хүн одоо яг тэр нарийн одоо нандин учгийг л тайлж өгөх л үүрэгтэй л дээ. Ер нь тайлбарлагч гэдэг үгнийхээ утганаас эхлээд л их утгатай шүү дээ. Тэгээд надад бас ингээд тайлбарлагч гэхэр л ер нь бол нэлээ бүр айгүй хүндэлс санагдаж байна. Тэгэхээр яагаад тэгэхээр тухайн зүйл яг одоо болж байгаа процесс дээр ялангуяа тэрийг шууд ингээд за инглээ тэглээ яг бүр нэр устаа нийлж байгаа шүү дээ. Яг одоо ингээд бариад авлаа. Тэгээ ямихийн хүртэлтэй ингээр бас тухайн спортын талаар маш их мэдлэгтэй байх хэрэгтэй тий. Одоо юу хийж байгааг мэддэг. Ямар хөдөлгөөнийг юу гэж нэрлэдэг тий. Тэрийг хүртэл мэддэг байх хэрэгтэй. Эндээс ахуулаад ингээд айгүй их судалгаа, айгүй их бэлтгэл шаарддаг болоод би одоо энэ бэлтгэл ер нь хэр их цагийг авдаг вэ? Тийм тэгэл ер нь бэлтэнтэй бэлтгэл хамгийн гол юм чи. Тэгээд яг шууд амжилт нь бол богино хугацаанд болоод өнгөрч байгаа. Тэгээд сайн бэлтэн. Сая яг хэллээ одоо мэх техник одоо хөлбөмбөгийн төлбөр жишээгуудад амжуултууд янз бүрийн дүрмийн ойлголтууд байгаа. Тэр болгоныг мэддэг чинь ерөөс хамгийн наадсахын шалгуур үзүүлэлт. Одоо манай жишээл маш олон спортын шууд амжуултууд байна. Өмнөх үеийн гайхалтай тайлбарлагч ах нар маань байна. Одоо тайлбарлаж байгаа олон найзууд ах нар залуучууд маань байна. Бүгдээрээ л ер нь мундаг залуучууд байгаа. Тэгээд энэ дээр бас нэг юм тодорхой болгоод хэлэхэд бол ер нь бол манай тайлбарын салбар чинь өөрөө одоо яг дүндсэн том мэрэгжил яг бүтэн цагийн мэрэгжил болоогүй л явж байгаа гэж хэлэхэд буруудахгүй байна. Одоо ер нь бол нэг хэдэн хүмүүсийн хобби, дур сонирхол, мэдлэг мэдээлэл дээр л тулгуурлаж явж байгаа. Одоо их сургуульд одоо жишээ нь анги байхгүй шүү дээ тайлбарлагч анги гэж. Тэгээ чи одоо би яг тайлбарлагч болно гэд бэлдээд явдаг тийм хүн ч гэж ер нь бол байхгүй байна. Тэгэхээр эн чинь ингээд одоо манай хөлбөмбөг тайлбарладаг найзууд бол бүгд л ер нь бол давхар одоо яг үндс өөрийнхөө ажлыг эрхлээд за тэгээд хажуугаар нь өөрийнхөө дундах нойрноос сугслаа шөнийн цагаар тайлбар хийгээл цагийн зурнаас шалтгаалаад ер нь бол дандаа орой шөнийн цагаар таардаг. Америкийн спортууд бол голцсон өглөөгөр таардаг шүү дээ. Тэгээд хөлбөмбөгийн тайлбар дээр чинь хэд одоо манай найзууд чинь банкнд, уул уурхайн салбарт, телевизэд гэл тэгээд жуунтах нойрноос сугслал амьдралын чанар хүртэл ер нь бол алдагдчихж байгаа байхгүй. Тэгээ ингээд эргээд буцаагаа шүүмжлүүлнэ. Энд чинь олон хүнд хүрдэг гэдэг утгаараа одоо хүн болгон таалагдах бас боломж олцсон юу илээ. Тэгээд 10 оноос нэг 7-8-нд таалагдаад 2-т таалагдахгүй байна. Тэгэхэд нөгөө хоёр хүн маань эргэж хараад одоо Facebook дээр элдв хангаа бичиж болно. Бас сэтгэл зэвтэй юм бичиж болно шүү дээ. Тэр болгон дээр л энэ чинь бас нөгөө хүн яг өөрөө тухайн ажил хийж чадах уугүй юу гэдгийг бас маш сайн бодох хэрэгтэй байна. Тэгээ одоо ч бас нөгөө цахим орчны өглөөс шалтгаалаад одоо хүн болго өөрсдийнхөө дуу хоолойг ил тод нээлттэйгээр хүрэх боломжтой болчлаа. Тэгээ бас нэг жоохон тийм одоо нөгөө эмпати чанар гэдэг шүү дээ. Хүнлэг чанартай дээрээс нь бас нэг жоохон ээлдэг байвал яад юм бол доо гэдэг. Үнэхээр бид нар муу байвал тайлбарын чанар асуудалтай байвал тэрийг ингээд хүргээд энэ дээр сайжруулъя, засъя гэд тиймэрхүү байдлаар бас эерэг саналаа өргөх юм бол юу бол бас элдв ангаа хараалаар хараагаад ороод тэрвэл ямар ч хүнд мэдээж тухгүй санагдаж шүү дээ. Тийм шүү дээ. Тэр зүгээр бас одоо яаж шууд амжилтууд ямар амар хөгжчихсэн байгаа лээ. Тэгээ тэрийг дагаад зүгээр нэг нөхөр очоод шууд тэшний бангаар пам гэж суугаад идэг юм бол ер нь бол ард үлдсэн. Бүгдээрээ л тодорхой хэмжээний мэдлэг мэдээлэл одоо мэдээлэл дундаас олж авсан мэдээллүүдээ чинь ингээд шүүн тунгаан хүнд яаж хүрэх вэ? Тэгэл тэр болгоныг чинь олон хүмүүс ингээд ажлынхаа хажуугаар зохицуулаад явж байгаа гэдгээр бас онцлогтой. Тэгээ үндэсний бүхний тайлбар л одоо бараг наабах өсгөрөөд дуарцаг хоёр маань бол бүтэн цагаар ажиллаж байгаа шүү. Тэгээд одоо өсгөрөөд дуарцагын жишээн дээр ихэд ер нь бол эн чинь дасгалжуулагч хүн шүү дээ. Одоо тэгээд дасгалжуулагчийн ажлыг хийгээд давхар ингээд тайлбарыг явж байгаа. Тэр хүнд бол ер нь оюун санааны хувьд бол маш их ядарч байгаа. Тайлбар ихээр амар ядардаг байхгүй. Би амар их гэсэн маш хэлээд их шиг байна. Нилээд их ядардаг. Тэгээ ер нь зогсолтгүйгээр нэг 2 цаг юм яриад үзэхгүй та. За би бас наатахч ойлгож байна. Би бас яг эфир дээр 2 цаг ярьдаг. Тэгээд ер нь бол бас хүмүүс бас ядардггүй гэж боддог баг. Ер нь бол ядардаг. Тэгээд ингээл ганцаарх нөгөө хүнтэйгэж ярина. Тэгээ байцснаар гинт мэдээлэл ярина. Нөгөөдгөө ярих гад. Тэгээ нөгөө мэдээжрийг наваа үзэж байгаа хүний өдөөс ингээд нэг амьсгаа аваа зүгээр суучих болохгүй. Тийм ингээл ярих хэрэгтэй болдог те. Гэхдээ ер нь бол таны хажууд бол тэр тайлбарыг бол нэлээ хэцүү байх. Яаж ч бодсон. Нэлээ их ярих. Тэр өөрийнхөө ажлыг бас тэгж юу ойлгож байна.
Тайлбар чинь бас нэг давуу тал нь нөгөө одоо тэнд нэг процесс болоод байгаа шүү дээ. Шууд үргэлжилж байгаа. Тухайн процесс дээр тайлбар хийж байгаа. Ярилцлага дээр чинь болохоор ингээд яг нөгөө процесс өрнөхгүй байгаа учраас бэлдэж ирсэн асуултууд байдаг бах. Тэрнийхээ дагуу одоо ярилцлага хийж байгаа үнэ хааш нь хөдөлж чиглүүлж явдаг вэ гээл тиймэрхүү бас тактикуд байдаг бах л та. Тэгээд 2 цагийн тайлбар сууч гарч ирээд нэг хүнтэй юм ярмаар санагдаад тийч бас тэгдэлгүй. Тэгдэг. Сайхан ярилцлагын стаар дээр ингээд дээшээ гараад нөхөн амт юм яриад байвал ямар төвхтэй хүн бэ гэж бодогдол яг тиймэрхүү санагдтыг. Тэгээд ер нь юм ярих чинь тарих нэлээд ажилтдаг үед бол нэлээд ядраадах шиг санагдаад. Ялангуяа тэгээд өглөө эфир болохоор бас нэлээ нөгөө хамаг ирч хүчээ яг зөвхөн 2 цагт ингээд шууд гаргацдаг. Одоо манайх ч болохоор 10-аас 12 цагийн хооронд тэгэл яг 2 цагийн турш тэр чинь өглөө яг хамгийн идэвхтэй цаг яг ажиллаа өнгнүүлдэг те. Өдрийн цагт бол нэг жоохон буугаад ирдэг штэ те. Тэгээд нэг тиймэрхүү маягтай байдсан болов гэж би зүгээр өөрөө хувьяасаа зүгээр анзаарсан. Тэгээд нэг 2 цаг хөтлсний дараа бол нэг за нэг цайнтай орчоод тэгээд нэг өөр ажил төрлийн үлээг нэг жоохон нэг юм ярьдаггүй ажил төрлийн бодол руу орж эхэлдэг. Нэг чимээг ингээл дүмбигээ сунгаад амарсанагдаад тааш нэгээд 2 цаг ямарсны ар дээр. Одоо бидний бас нөгөө ярилцах цаг бас өндөрлөх болсон байна. Тэгэд би танаас бас одоо та би танаас асуугаагүй та бас орж ирчээд бас хэлмээр байсан зүйл байвал бидэнтэй болцож болно. Гэхдээ нэг хэлмээр ч юм одоо юу бах те. За тэгэл за би бүр айгүй нэг баярлаа гэх юм болоо. Яаж хэлээ. Баярлаа л гэж хэлээ да. Тэгээд бас ярилцлаганд орж үзлээ гоё байт юм байна. Интернет их ярилцлага өгөөд байдаг болохоор наадмаар тайлбарсны ард дээр бас ганц хоёр сайтуудаас холбогдоод ярилцлага өгөх үгээд гисэн. Тэгээд би ч одоо бас хүнд яриад байх түүхтэй хүн биш юм чинь те. Тэгээд татгал заал авчихсан. Юу гэж өөргөд хийд юм бэ? Шууд өгье яриа л хийдэг шүү дээ. Гэхдээ тэгээд нөгөө би өөрөө хийсэн юмыг өөрөө ярихаас илүү хүмүүс бас илүү их одоо дүгнэж ярих хэрэгтэй болоо гэж санагддаг. Нодлон 2020 онд би нөгөө ер нь оюутлах уурхаар ажилласан. За. Тэгээд яг тэгж яхад бол бас нэг нөгөө сая нөгөө гойс нагдсан одоо сэтгэлийн хүн байгаа юу гэж яхад. Тэнд би онцгой хөдөл аюулгүй хөдөлгөөний багт орж ажилласан байхгүй. Шуурхай удирдлагын диспатчераар ажиллаж байсан. Тэгээд тухайн үед болохоор ингээд онцгой хөдөлгөөний сурагч Баяр Ням гэдэг ах байдаг. За. Тэнд л танилцсан л да. Тэгээ Баяраа ах болохоор ингээд өөрөө дулааны спортыг маш их шимтэж үздэг. Тэгээ үрж ирээд ингээд дүүгийнхаа ингээд тайлбарыг үздэг шүүгээл. Тэгээ тэнд чинь ингээд ганц нэг хүмүүс ингээд харчаал. Өө чи нөгөө нөхөр биш тэгээд хоолгоор ус хүмүүстэй найдах шүү гэдэг. Тэгээ өөрөө нөгөө одоо цахим уудсуудаа тэгж итгэвтэй ашигладаг. Яг нөгөө жижиг хүрээндээ ашигладаг. Найз нөхөд гэр бүлийн хүрээнд ашигладаг болохоор нэг гадагшаага мэдээлэл гаргадаг. Тэгэхээр ингээд бас ингээд гүнд хүрж байгаа юм биш үү? Би ч бас хариуцлагатай юм биш үү гэд. Тэгээ яг өөрийнхөө нөгөө хүүхдөөс нь жишээгээ аваад үзэхээр одоо манай өмнөх үеийн тайлбарлагч би хөлбөмбөгийн спорт их үздэг. Одоо ч үзэж байгаа. Тэгээ тулааны спорт одоо хөлбөмбөгийн тайлбарлагч нараас дээд үе ахнараас хэм бол мэдээж талигч Балжны мах маань байна. За тэгээ Батцаа тайлбарлагч байна. За тулаанаас сая хэлсэн зөрөгт төрөө тогч нар маань. За тэгээ одоо хүрлээ ах маань байна гэл ингээд олон хүмүүсийг үзээд тахаар би ч өөрөө бас нэг жоох хүүхэд байсан. Тэгмүүд тэр жоох хүүхдэд энэ спортод дурлах нэг юм одоо сэтлийг өгж байгаа. Эргээд одоо ингээд бодонгууд сая ингээд энэ чинь яг тоглолт болгон спорт болгон яг ивент болгон тийм бас том байхгүй шүү дээ. Заримдаа ингээд ядарсан байна. Тэгээ заримдаа жаахан ингээд нэг жаахан халтуурчмар санагдсан үедээ ч гэсэн ингээд одоо ядаж ухраагаад биш юмаа гэж шөнийн нойроо ахслаад үзээ сууж байгаа хүмүүс байж магадгүй. За эсвэл өглөө босч ирээд нэг ирээдүйн дэлхийн алдартай хөлбөмбөгчин болох хүүхдэрийг үзэж байж магадгүй. Ирээдүйн алдартай дэлхийн аварга болох нэг одоо холимогтлооны тамирчин болох мөрөөдөлтөй нэг хүүхдэрийг үзээд магадгүй гэж бодоод ер нь бол ажилдаа маш их ач холбогдол өгж анхаарч ажилдаг. Ер нь тэгжил ажиллах хэрэгтэй болов уу гэж бас боддог. Энэ бас өгж байгаа өгөөжний юм болов да бас хүн төрж байгаа бас ирээдүй янз бүрийн хүмүүс л үзээ байж байгаа. Тэр болгонд л одоо бүгдэнд нь таалагдаж хүрэхийн төлөө ажилладаг гэх юм уу? За баярлалаа. Тантай ярилцах маш их баяртай байлаа. Тэгээд таны талаар болоо таны ажил мэргэжлийн талаар бас ер нь бол бас ингэж өөрөөс тань сонсох бол нэлийн таатай байлаа. Бас яг юу болдгийг бас процессыг бас мэддэггүй байсан. Тэгээд сонсоод мэдэж авсантай маш их баяртай байна. 2026 онд амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай гэж танд ерөөй хүсэж ерөөй тэгээд амжилт хүсье. За баярлалаа. Танай телевизэн хамт болон терминал 1 энэ ярилцлагын ток шоунд нас амжилт хүсье л гэж хэлье да. Баярлалаа. За